За тэгээд бас мараа зочин хүрэлцэн ирсэн гэж энэ бүгдээрээс зочинтойгоо ярилцахын өмнө бас юу яа. Нэг бичлэг байгаа. Тэгээд бичлэгтэй танилцаад бүгдээрээ бас зочноо шууд хүлээж авъя. За. Харсан чинь мэдрэмж орж ирдэг хүмүүс чинь л нэвтрүүлэг энэ төр үзэнгүүт бус ингээл би баг харчаал уйлчих واخ ухааны юм бодсон ч яадаг ч үгүй. За уурлалч юм бол ингэж байлгаад хийж болохгүй ч юм уу. Шууд уурыг гаргах гал. Янз бүрийн нэрч мэрэл эсвэл гоё хоол хийгээд доо. Тэгээ эцэг зэрлэг угаасаа л хамт ад жаргалтай амьдрах гэж л байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг л сайн бодох хэрэгтэй шүү дээ. Уйлхад юм. Мэдээлэл үйл. Үнсэнэш. Мэдээлэл үнс. Ямар хөөрхөн байр тий. Тэгээд бид нар дутагдж байгаа юм яг энэ байна. Би нөө өмнөх эфирээр хэлжсэн шүү дээ. Юу зүгээр ингээд яг байгальд гармаар байна. Юу ч бодохгүй тий. Эсвэл ингээд нэг гоё ярилцмаар ч юм уу. Сэтгэл санаагаар байна. За тэгээд өнөөдрийн зочноор бол өвжин моби рэпер өвжин ирсэн байна. Тэгээд бүгдээрээ сая үдсэнчлэн бас ярилцъя те. Дэлгэрэнгүй. Гоёмаа. Гоёмаа гэдэг шүү. Өглөөний минь тавтан барьлаарэ. Тухтай суугаарэ. За. Цааш хөвчөө зүгээд микрофоноо өөртөө ортуулаад тохируулаад нэг цаасан өглөөний мэд. Өглөөний мэд. За бид таныг танилцуулсан байгаа. Гэхдээ өөрөө илүү гоё дэлгэрэнгүй танилцуулаад дөрүлээ өнөөдрийнхөө ярианд орё гэж бодож байна. Мөн одоо бидний урилгыг хүлээн авч ирсэнд их баярлалаа. За. Өрсөнд маш их баярлалаа. Намайг Нэргүү хөвгт Эрхэн Баяр гэдэг Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрж өссөн. Тэгээ өвжин моb хамтлагийг 2018 онд үүсгэн байгуулсан. Тэгээ юм рэпер одоо сүүлийн үед контент креатор болоод байгаа. Тэгээ бас продюсер юм залуу байна. Ер нь хин гэж дууддаг вэ? Ер нь өвжил гэдэг үрчээд байна даа сүүлийн үед. Ер нь өвжигээр л бит гурав ч гэсэн өвжигээр нь л явах нь тий. Тийм тэхүү тэр нь. Тэгээд бас сүүлийн үед бас бид нар бас нэг контенттэй нэлээд бас үзлээ те сая бас орж ирсэн үзлээ. Хаал сууж байлаа. Хаанаас ингэж санаагаа авуу. Тэг ер нь хизэнээс эхлэв те. За ерөнхийдөө эхлээд удаагүй л байна да. Тэг их нэртэйгээ ярилцж хагаад ерөнхийдөө бид хоёр нэг юм хувийн бизнес гэсэн ч тийм юмнууд хийж турш үзэж байгаа. За окей. Ерөнхийдөө контент хий гэж яриад тэгээд ямар хөө хийх вэ гэд тэр уусаа шинэ хамтын хоббитой болох гээд тэгээ ууланд алхдаг болсон. Тэгээд хажуугаар нь бас өөрсдийнхөө сэтгэл дотор байгаа асуудлуудыг шийдээд харилцаагаа дараагийн төвшөнд аваачингаа. Тэгээд бас нэг асуудад ч юм уу хүмүүс нэг жоохон ч гэсэн юм бодогдуулах болов гэж бодоод хийсэн. Тэгээд уусаа судалгаагаар гэр бүл салт маш өндөр байгаа болохоор бас нэг жоохон ч гэсэн нөлөөлч өсөө гэж бодоод уусаа нөө рэпер хүмүүс чинь урлагч ерөнхийдөө нийгэмд манлал хийх ёстой гэж боддог болохоор нэг талын л бас нөгөө рэпер хүнийхээ ч юм уу урлаг гэдэг хүнийхээ зүгээс л гэж бодож байна да. Яг нөгөө саяны нөгөө рил дээр л намнаа асуучлаа. Хэдүүлээ нөгөө гоё эхнээс нь бас ярина. Гэхдээ саяны рил дээр асуугаад тэрийг модноос зүтсэн бисэн үү? Одоо тоор ингээд яаж тэрийг бүр яг асуумаар санагдаад байгаа байхгүй. Яаж тэр үнцгийг болоод хаанаас тэр утсан камер зүгтж вэ? Бид хоёр нөгөө тэр чинь уусаа дэше дуу цагаан руу явах замд тийм амралтын эсгүүд байдаг. Тэгээл эхэндээ бол хэд хэд удаа алхаж үзэж байгаа. За энд байрлуулах юм байна, тэнд байрлуулах юм байна гэдээ дотроо локейшнуудаа сонгодог. Тэгээд уулан дээр болохоор нөгөө уц тогтоогч чи их хөвчлэн нөгөө юм тэгшин газар байрлах зорилттой. Тэгэхээр ерөнхийдөө яг гарын аргаар л юм тогтоож байгаа. Тэгээд модон дээр авираад тогтоосон байна. Яг тэгсэн байгаа. Үнэхээр гоё тийм яг юм дүрслэл аваад байгаа байхгүй тийм гайхалтай. За тэгээд юу эхнээс нь ярих гэж бодож байна. Өвжиг бас ярмаар байна тий. Хэр олон удаа подкастад орж ив, ярьслахад орж ив, хэдтгэн нь болж байна. Тэгээд ер нь анх одоо яг хөвсгөлийн мөрөнд төрсэн биз дээ тий. Тэгээд айлын хит хүүхд олоо гэл ер нь баг насныхаа тухайгаас ингээд гоё ярил тий онцлог хайлайтуудаа. За подкастэнд бол 2 байна уу 3 дахь л орж байгаа. Ерөнхийдөө нэвтрүүлгүүдэд бас нэг цөөнтэйгээр орж исэн. Тэгээд ерөнхийдөө харж байгаа л за окей энд орж болох юм байна, орчлохгүй юм байна гэд тэгээд ордог. Бага насны хувьд гэх юм бол ерөнхийдөө 97 онд Хөвсгөлд мөрөнд төрсөн. Тэгээд 10 жилдээ дундаа ингээд төслөө ирээдүгээд төсөлбөр сургуульд сурдаг байсан. Тэгээд ахлах ангид олонгуудаа сургуулаа солиж нэгдүгээр сургууль руу орсон байдаг. Тэгтээ Хөвсгөл мөрөндөө. Тийм тэгээд 9 дугаар анги болтлоо
маш олон олимпиадад бэлддэг хичээлд амар их олимпиадын бэлтгэл гээд нөгөө тусгаарлцдаг тийм хичээлд амар одоо юм нухлуулдаг гэж ярих юм уу да маш их юм хичээлийн олимпиадын бэлтгэлтэй тийм байдаг гэсэн. Тэгээд сургуулаа солиод энэ ихтэй амар нэг хөгжилтэй төгөлсөн юм а. Би нэг сургуулаа солиод тэнгуүтээ нөгөө ээжтэй илүү сайн бэлтгэхийн тулд илүү сайн гүнзгийрүүлсэн ч юм уу тиймэрхүү сургуульттай анги руу орох гээд тэгсэн чинь шилжиж оронгуудаа эхний өдөр анги буруу хандуурж ороод тэр нь англи хэлний гүнзгийрүүлсэн анги гэ одоо миний төгссөн анги тэрэнд хандуурж ороод тэгээд маргааш нь яг нөгөө математик физикийнхаа яг юм гүнзгийрүүлсэн сургуультайгаа тэр анги руу орсон чинь эхний өдөр нөгөө найзуудтайгаа амар гоё байцсан. Тэнгүүтээ за окей гэ хөв тавилан гэдэг шиг тэгээд яг буцаад нөгөө хэлний анги руу ороод тэн дотор маань болонгуудаа бүжгэлдэг тэгээд дуулдаг рэпик сонирхолтой битбокс гэдэг бүжгэлдэг залуучууд байсан. Тэгээд тэднэртэйгээ эхний өдөр амар гоо дотн танилцаа тэгээ баахан бүжгэлж яриад тиймэрхүү юмнууд болсон болохоор тэгээд сонирхол тийшээ татагдаад тэгээд маш их нөгөө хичээл ингэжсэн болохоор өөр нэг яриа илүү эрхчлөөтэй тэр чинь өсвөр насны хүүхд байгаа юм чинь тийм болоод тэгээд хөв тавилан гараа тэгээд дуу хийх сонирхолтой болоо явсан да. Манай үеэл ах тэгээд 2000 оны үеэр уусаа Монгол хипхоп соёл амар төгж явах үед хөвсгөлд мөрөнд ерөнхийдөө нэлээд толгойлж нэг студийг хариуцаж тэгээд хамтлагийн ахлагч тэгээд тэр нэлээд нөлөө бүхэн хамтлаг өгсөн. Тэгээд бид нэр нэг гэрт амьдардаг байсан. Тэгээд баг уйж хат бас тиймэрхүү юмнууд далд ухамсарт хийцэн байсан юм шиг байлаа. Ерөн сүл бодоход тэгээд хипхоп руу орсон байт юм аа. Ер нь бас ангийнхаа андуудаас тий. Тэгээд бас тэр ангийн анд орж орсон бас маш их чухал нөлөө үзүүлсэн байгаа нь шүү дээ. Би бас ерөнхийдөө юм хөв тавилан гэдэг зүйлд маш их итгэдэг, мэдрэмжэндээ бас итгэдэг. Тэгээд окей энийг хийхэд зориулж төрсэн юм байна л гэж ойлгож авдаг. Тэгэхээр олимпиадуудад сайн байсан гэхээр хичээлдээ их сайн байсан хүүхэд байгаа дах шиг байна тий. Аль олимпиадад аль хичээл олимпиадад ордог байсан бэ? Тоо, физик. Одоо хүмүүс би сая нэг хэсэг өвсөө нэлээ юм спорт маягийн юм халзан байсан. Халзангаас арай илүү дүүсдэг юм. Тиймэрхүү тэгээд байнга спорт хөвц өмсдөг. Тэгээд шивсэнд нэлээд дуртай болсон болохоор хүмүүс ерөөсөө тэгж хэлэхээр оо тийм үү гэж хүлээж авдаг. Тэнгүүд энэ бол ерөнхийдөө тэр нөгөө анги андуурж орсноос улсны л математик багтаа бол математик монгол хэл энэ төр гэж байгаа. Дунд анги руу оронгуудаа математик тэгээд физик тэгээд мэдээлэл зүй тэгээд IQ гэдэг ерөнхийдөө тиймэрхүү хичээлүүд байдаг байсан. Дунд ангид бол тэр дөрвөн олимпиадаар улсын олимпиад бэлддэг. Тэгээ аймгийн олимпиад, бүсийн олимпиад энэ төр гэдэг тийм байдаг байсан. Ерөнхийдөө юмны логик дарааллыг айгүй сайн олдог байсан билээ багасаа. Тэгээд айгүй юм хурдтай боддог. Зүүн тэрхний хүчил сайтай байсан юм шиг байна. Үнээр тэгэж харагдахгүй шүү тий. Өстөө нөгөө тэгэж одоо юу гэдэг сая одоо хэлсэн үгүй маань ингээ шивэстэй эсвэл одоо хипхоп рэп гэл ингээр нөгөө багтаа их онцордог байсан толгой сайтай олимпиадууд гэхээр бас нэг өөр үнцэгчин бас гарч иж байгаа юм болоо гэж харагдчихээн тий. Одоос үргэлжлүүлээд бас бид нар уран бүтээл рүү нас орд юм уу гэж бодож байна. Ер нь сүүлийн үед ер нь уран бүтээл за тэгээд ер нь амьдрал тэнд одоо ямар сонин содон сайхан сонин ачнаасаа бидэнтэй болцож байна. Дараалал нь ярих уу? Ер нь сүүлийн үед ярих уу? Эхнээс нь дараалал ч тийм. 18 онд ерөнхийдөө хавар интро гэдэг дуу цацаад тэгээ 18 онд локдаунтай өвж мобыг үүсгэн байгуулсан. Тэгээд эхний нэг chapter-ыг 19 онд дуусгаад 19 онд болохоор яг альбомсны өөрийнхөө 2-10 гээд old school boom bap цомог хийжсэн. Тэр нь бол зүгээр сонсч үзсэн хүмүүстэй жоохон respect үзүүлээд old school хөгжмөнтэй цомог хийжсэн. Дараагийн цомог нь олонгуудаа 20 оноос 21 оны хооронд Гудамжны симфони гэж цомог тэр нэг бараг 2 жил тэртээ өвжим мобоор ажиллаад хийжсэн. Тэр нь гэхдээ яг цаг хугацааны хувьд 3 дахь цомог л гарцсан. Тэгээд миний 2 дахь соло цомог бол This is өвжи гээд 21 онд 22 онд тэгээд гарч исэн. Тэгээд 4 жилийн дараа сая Ninja Boys гэж цомог гаргасан. Сая 4 сарын 4-нд аль биесээр онлайн платформуд болон YouTube-ээр хүмүүстэй хүргэсэн байгаа. Тэгээд хөгжмийн хувьд болонгуудаа Hood Trap, Hood Drill тэр зүгийн хөгжмийг хийсэн. Сая 25 оноос хойш ерөнхийдөө дэлхийн хипхоп ерөнхийдөө жоохон Европ хөгжим маш их давмгаалаад тэгээд шинэ хөгжмийн дууралтууд үүсээд маш хүчтэй байсан. Тэгээд тэрэнд өмнө бол ингээд яг шинэ хөгжмүүдтэй яг ингээм хамт хийж исэн ч гэсэн яг өвжим мобын хамтлагийн зүгээс болонгуудаа яг тэрийг яг цаг тухайд нь
хийж чадаагүй жоохон хуучирсныхын дараа ч юм уу жилийн 2 жилийн дараа цацдаг байсан бол сая яг л цаг үетэй. Тэ одоо тэгжилж болно яг тийм цомог гарсан. Тэгээд нэлээд хипхоп цомог болсон. Тэгээд одоо яг би бас одоо нэлээд андерграунд хипхоп хардкор тал руу хийдэг байсан. Тэгээд энийг болонгуудаа яг за окей би ингээд энэ зүйлийг нэг хальт ингээд хаагаад өрхлөө гэдэг шиг маш хүчтэй хипхоп цомог болсон. Ерөнхийдөө Улаанбаатарт цацагдсан хамгийн new school хамгийн орчин үеийн хөгжмийн дууралттай тэгээд энэ дээр бас нэлээд ач холбогдол өгсөн хөгжмийн чанар тэрэн дээр нэлээд баг хамт олноороо ярилцж байгаа дараагийн төвшөнд оруулъя гэд ярьсан. Тэгээд сонсогч нар маань бас яг хипхоп сонсдог хүмүүс маань бас нийт сонсдог хүмүүсийн нэг 30%-ийг л эзэлдэг. Тэгээд тэр хүмүүс маань бол ямархан хэмжээний цомог болж гарсан бэ гэдгийг мэдж байгаа байх. Тэгээд сонсож амжаагүй хүмүүс байвал нэг тим юм болсон байгаа шүү. Одоо нөө өвжиг ч original gangster гэж хэлдэг тийм. Гэхдээ манай өвжигийн хувьд одоо энэ нэрний бас утга нь юу байна? Бас нөө хамтлагийн үүсгэл гарвал тий одоогийн нөхцөл байдал гишүүдийн талаарх мэдээллийг өгвөл бас нэрнийхээ утга учирыг өмнө нь хэлж байсан байх. Гэхдээ магадгүй үзэж байгаагүй хүмүүс юуж магадгүй тий. Ерөнхийдөө old gangster, original gangster юм хүмүүс тэгж ярьдаг. Тэнгүүт миний хувьд бодлонгуудаа old but gold гэдэг юм хуучир тусмаа үнцэнтэй гэдэг шиг тиймэрхүү утгаар бэлэгдэж өөртөө өгч ийсэн. Old but gold тийм юм хуучир тусмаа жин дараад илүү тийм хүн хөшөр тусмаа хуулаг болдог гэдэгтэй адилхан тиймэрхүү байжсан. Тэгээд найзуудтайгаа бол маазраад ирдээ өөрийнхөөрөө гэлдрээд мөнгө олоод болоо өөрийнхөөрөө гэлдрээд мөнгө олдог болцсон ч юм уу. Моб гэдэг нь болонгуудаа ерөнхийдөө бидэд анх ховцны мерчендайз гаргадаг, тэгээ шивээс идэг, тэгээд ай хийдэг, тэгээд рэпик сонирхолтой юм хүмүүс ингээд нэг юм family болоод хийжсэн. Тэгээд ерөнхийдөө хүмүүс бол жоохон моб гэхэр жоохон ойлголт багтаа байсан болохоор за өвж моб гэд нэр тэгээд хамтлагаа ойлгочгоо та идэг тэгээд явчихдаг байсан. Хамтлагийн бүрэлдэхүүний хувьд бол Жилок Локи бит хоёр анх үүсгэн байгуулж исэн. Тэгээд дараа нь Steam миг авч исэн. Тэгээд Лок Аризонд хамтлагаас яг өвж мобос албасаар гараад тэгээд сая нодлон жил Sigor гээд Squally Boys гээд хамтлагт харилцагддаг байсан. Рэпер маань манай хөгжим мобд ороод бидэд одоогийн байдлаар гурлаа байна. Тэгээ Unbox гээд хөгжмийн лейбл компанид харилцагдаж ажилладаг. Соёлын ам гэдэг. Тэгээ хөгжмийн продюсерийн хувьд бол 976 Beats гээд анар ахтайгаа ерөнхийдөө олон жилийн түншүүд болсон хамтарч ажиллаж байна да. Тэгээ цаашаа одоо баг 20 хэдэн жил Даймбанкийн эмсэд ахтай бас 12-3 та бич хата бас хөгжим хамт хийлцдэг байсан. Тэгээд тиймэрхүү маш хөгжмийн туршлагатай Монголын номер 1 хөгжмийн продюсертай, хипхоп хөгжмийн продюсертай хамтарч ажилладаг. Тиймэрхүү баг бүрэлдэхүүнтэй байна да. Сүүлд шувуутай хамтарсан байсан тий. Тий, одоо 2 хоногийн өмнө цацагдсан. Тэр болохоор Ninja Boys цомгоод ингээ альбисаар хаалтаа хийж байгаа. Тэр Blessed гэдэг дуу цацсан. Тэр нь олонгуудаа ингээд бид нар бол ийм заяагцсан ингээд тэнгэрээс заяагцсан ийм хүмүүс яагаад вэ гэвэл хипхопыг сонирхолтой ч юм уу эсвэл нэг ямарваа нэгэн газраас ямарваа нэгэн хэцүү эсвэл жаргалтай ч юм уу амьдралаас гарч ирсэн хүмүүс энэ замыг яг өөрийнхөө санснаар дуусгаж чаддгүй замд нь ямарваа нэг асуудлууд гардаг яагаад вэ гэвэл гудамжны амьдрал болон ийм хипхоп калчер маань Монголд орж ирэхдээ жоохон ийм харуудын өнгө аястай тэр лайфстайл нь жоохон тийш орсон болохоор сайн муу маш олон зүйлийг даван туулдаг. Тэгээд бид нэр энэ болгон дээр хизээш бууж өгөхгүй ялагдахгүй энэ бүх зүйлийг даван туулж оргилд нь гарна. Яг вэ гэвэл бид нэр юм blessed бид нар бол юм заяагцсан хүмүүс гэдэг утгатай. Тэгээд бас хипхоп сонсдог хүмүүстэй жоохон юм нөлөөлөл өхийн тулд бас хийсэн. Бид бол гудамжны хөвгүүд гэхдээ мөрөөдөл минь гудамжинд биш гэдэг утгатай утга агуулгатай нэг товчхон танилцуулалт тиймэрхүү утгатай дуу болсон байгаа шууд үтгээд хамтарсан. Хоёрын гэхдээ анхны хамтрал бол биш тий. Анхны хамтрал. Анхных уу? Анхны хамтрал болсон. Өмнө нь бас нэг дуу гаргасан байсан шиг санаж байна. Тэгвэл буруу сансан байна. Тийм тэр буруу санаж. Тийм. Одоо хоёр маань асуух уу? Тийм тэгээд бас түрүү хамтрал ярьж байсан нэг хүмүүсийн хамтралтай ярьсных тийм өөрт мартагддгүй ч юм уу тий маш гоё санагдсан хамтрахад хамт уран бүтээл хийхэд тийм нэг уран бүтээлч ч юм уу тэрний хадлаар гоё. Манай юу вэ? Wolfism байна да. Тийм гисэр амьдрал дээр ч гэсэн яг сайн нэслэвдэг. Тэгээд уран бүтээл хийхэд маш чадварлаг тухтаад ингээд шууд клик хийгдээд ингээд шууд ойлголцоо явуулдаг хамгийн амар. Тэгээд
зөв сонирхолтой гэх юм бол би Ратаба захта 15 онд ангийнхын дотор өрөөнд байдаг гэж та найзуудаа ингээ хойно зогсоод Ратаба зах руу чат бичээл. Хаа би ингээ таны ингээ фэн би таны ингээ реги урсгалын дуунууд дуртай. Хоёул амтуу уяа гэж тэгжсэн гэсэн чи ах нь ийм хүнтэй бол дуу идэх юм биш ээ. Тэгжсэн. Тэгээд дараа нь 2020 онд манай Фионер гэдэг ах бит хоёр манд дуу гэдэг нэг дуу хийсний дараагаар дахиад нэг хамтрал байна. Энд дэр 4 хүн орж байгаа. Ратаба зах ингээ дахилтын дуулж байгаа. Энд дэр орох уу гэхээр нь би нөгөө дурсамж санаанд ороод тэгээд за окей одоо тэгвэл хий да гэдэг хэлжсэн. Тэр сонирхолтой гэвэл тийм байна тий. Одоо шинэ project байгаа. Би одоо нөгөө юм жоох юм хүнд төрлийн ч юм уу иймэрхүү хипхопыг хайлтгандаа ингээ паузлаад орхисон байгаа. Тэгээд давхар одоо нэг юм олон жилийн настай хүн сонсоод гоё юм авдаг амьдралд нь нөлөөлөх хүч дуунууд дээр ажиллаж байгаа. Тэгээд 10 сарын 10-нд бас анхны бие даасан том хэмжээний тоглолт төлөвлөсөн байгаа. Тэрэндээ зориулаад 10 сингл хийж байгаа. 10 сарын 10-нд зориулаад 10 сингл. Тэгээд энэ дээрээ өмнө хамтраагүй маш олон хүмүүстэй хамтарч байгаа. Хамгийн ихнийхэн чилигээр рэпертэй хамтарч байгаа. Энэ бас сониачин гэдэг талаас нь ярьчвал тийм. Тэгээд энэ утгагүй бас клиптэйгээ цацагдах бах. Нэр нь цаг хугацааны машин гэдэг тийм доо байгаа. Бүр айгүй том мэдээ сая цацж байгаа юм шүү дээ. Айгүй том мэдээ энэ сони ачингаас том сэн юм байла. Тийм танаа энэ подкастыг хүндлээд тэгээд бас танаа сонсогчдыг бас хүндлээд тэгээд бас нэг бит биш юм гэхэд бас нэг юм мэдээний гифт гэж баярлалаа. Баярлалаа гоё юм байна. За тэгээд үргэлжлүүлээд бас уран бүтээлийн хувьд бол нэлээ энэ жил бол бас маш завгүй байх бололтой гэж бодож байна. Тэгээд бас уран бүтээл хийхэд ер нь хэрэг хугацаа ер нь зарцуулагддаг гэдэг. Ер нь нэг уран бүтээл дээр хэрэг одоо хүчин чармаалт те одоо баг хамт олон одоо энэ ч бас дан ганц үг хүчгээс гадна бас ингээд маш олон хамтралын хүмүүстэй ярилцах те юм болдог байх. Тэгээд ер нь ингээд нэг дууны араад гарах гэж ер нь хэрэг хугацааг зарцуулдаг гэдэг бидэнтэй бас яаж бичдэг талаас бас хэлж. Уран бүтээл яг хүмүүст хүрэх хугацаа харилцаа адилгүй байдаг. Нэг өдөр санааг нь олоод шууд хөгжмийн нөгөө продюсер дээр очиж суугаад хамт аяа гаргалцаад шууд аяа хийж хооронд нь үгээ бичээд миний одоо нэг дата гэдэг киноны Ост нэр гэдэг дуу үдин тэрийг болонгуудаа маш хурдан хугацаанд бий болгосон. Яг хөгжмийн корд нь өрөөл анарах бит хоёр нь олон жил хөгжим хамт хийж байгаа болохоор тэр аяыг баг 10 минутын дотор л хийсэн. Тэгээд корда өрөө төгөлдрүүрхэн кордыг үржих хооронд нь шууд үгээ бичиж эхлээл. Тэгээд баг 20 жилүүдээ студ ороод дундаа орж исэн тиймэрхүү тохиолдлууд байгаа. За хамгийн урт хийжсэн дуу гэх юм бол би нэг Green Lamborghini гэдэг гудамжны симфони цомог дээр ордог юм нүүдэлчин аялал хийдэг энэ амьдрал бол аялал гэсэн утгатай тиймэрхүү юм дуу хийжсэн. Тэрний үгийг бол 3 сар бичижсэн. Тэгээд тэр дууныхаа үгийг бичхийн тулд хөвсгөл мөрөнд тэгээд хөвсгөл ерөнхийдөө аймагтай ич уул хад руу гол ус бараадаж гэх юм уу. Тэгээд байгальд байж өөрийгөө чөлөөлж тэгж бичижсэн. Тэгээд тэр дуу бол маш чанартай болсон гэж боддог. Тэгтээ тухайн үед манай сонсогчд маань бидний арай илүү юм хүнд хөгжмийг сонсох таашаадаг байсан болохоор тэр дуу бас тодорхой хэмжээнд яг миний хүссэн шиг сайн хүрж чадаагүй. Тэгээд тэрний үгээ бол тэгжсэн. Клипний хувьд бол янз бүр байдаг. Ковид үеэр Вэндэ боо хамтлагтай гарсан Zone гэдэг дуун дээр бол 3 сар клип хийжсэн. Яг гэвэл бүх юм хаалттай үйжсэн болохоор хамгийн prime үе дээр болонгуудаа бидэд 2 хоногийн дотор 4 клипний дүрс авч исэн. Тэгтээ баг сар бэлтжижсэн. Тэгээ бүх юмудаа цагийн хуваараар гаргаад тэнд чинь одоо баг 100-аас 150 хүний баг бүрэлдэхүүнийд ажиллаж байгаа. Тэгээд 10-аас 15 локейшн солигдсон. Тэгээ бүх бүтэн киноны баг бүрэлдэхүүн ажиллаад явж исэн болохоор 2 хоног 4 клип хийжсэн ч юм ингээ бүр яг харилцан адилгүй байдаг дууны хувьд те. Үгээ бичихтэй бол би эхлээд санаагаа олдог. Эсвэл гоё ай таарлдвал тэрэн дээр яадаг. Одоо сүүлийн үед их хөвчлээ хэлэх санаагаа бодож олцоод тэгээд нэг иймэрхүү бай. Тэгээд хөгжмийн дууралтуудын хувьд одоо хийл бол иймэрхүү аризмтай дуурдаг, төгөлдрөөр бол ийм, мориор бол ийм хөгжмүүдийнхаа яг хэлэх гээд байдаг санааг ямар нотон дээр хуруул, яаж дуурдаг вэ, хүнд ямар мэдрэмж өгдөг вэ гэдгийг мэдчихэж байгаа болохоор анх одоо яг дуурайхаа санааг олцоод иймэрхүү хөгжмөдөө байвал гэж санаа гаргаад тэгээд ерөнхийдөө үгээ бичдэг. Тэгээд үг бичих хувьд олонготой маш ингэ чөлөөлөгдөж бичдэг. Амар их чөлөөний мэдрэмж бас нэг талаараа өндөртөө. Хоёрдугаарт бүх юм эмгэж зэгцтэй байж үг бичдэг. Одоо ерөнхийдөө юм божинсан ч юм уу тийм байдал ерөөсө бичиж чаддгүй. Тэгэхээр жоох аргалсан болчдөг. Тэрнээс яг ингэ туршлагын хувьд болонгуудаа ямар ч дууны үгийг одоо 5-10 минутанд яг ингэ хүчлээд
өөрийнхөө техникл дээр суйрлаад бичвэл бичин. Гэхдээ яг дотор яг хүсэж байгаа өөртөө таалагдахын тулд дээр нь ингэж өөрийнхөө левелийг ахиулахын тулд дууныхаа насыг уртсахын тулд яг тэгж байгаа. Одоо тэр ууланд алхаж байгаа шинэ контент маань бас ерөнхийдөө давуу тал нь маш их өөртөө ярилцах. Тэгээд одоо нөө би сууж бясалгал хийх болоод ерөнхийдөө алхахангаа бас бясалгал хийж байгаа. Тийм болохоор ерөнхийдөө бүх зүйл яг тийм байгаа. Тэгэл сайн дуу хийхин тулд яг бүх амьдралаа зориуллаа байж байгаа дөө. Маш өөр дүнтэй нэг талаараа бясалгаад нөгөө талаараа үг бичээд тий. Нөгөө талаараа их нэртэйгээ гоё ярилцаад гэдэг ч юм уу. Контентоос бусдад бас зөв одоо мессежийг өгдөг ч юм уу тий. Өвжигийн хувьд ер нь хипхоп калчер гэж яг юу вэ? Юу гэж хардаг вэ те? Ер нь ямар мессежийг дуу хоолойг бас сонсогчдод өгөхийг хүсдэг вэ? Бас юунууд рэпруудаас олон янз байгаа шүү дээ те. Struggle дуулна, эсвэл одоо нийгмийн болохгүй бүтэхгүй байгааг шүүмжлэн гэдэг ч юм уу те. Тэгэхээр өвжигийн хувьд би нэг хэсэг маш их чимтэйгээр түүх судалж үзсэн. Тэгээд би Хөвсгөл аймгийнх болохоор ч тэр юм уу ийм түүхэндээ ерөнхийдөө бас шийдвэрлэх тулаанууд ерөнхийдөө Хөвсгөлийн газар нутаг дээр бас маш их болж исэн байдаг. Тэгээд Хөвсгөлөөс гарч исэн хүмүүс нэг юм ч юм уу нэг жоохон юм хөвсгөлийн шин чанартай. Тэгээд миний бас төрсэн цаг хугацаа одоо юу гэдэг гариг хэрэгсрэн бүх юм жоохон юм шудраг байхыг хүсдэг, үнний тал зогсохыг хүсдэг. Бусдад буруу шаагадаад ч хамаагүй. Тийм болохоор ерөнхийдөө улс төрлөө маш их шүмжлэлтэй ханддаг. Тэгээд залуу үедээ өөрийнхөө туулсан амьдралыг би ч нөгөө өөрийнхөө туулсан зүйл бол энэ бол миний хувьд үнэн байгаад байгаа. Тэгээд энийгээ дуу болгож хүргээд бусд хүмүүсийн дотор байгаа үнэтэй клик хийгдэх юм бол жоохон ч гэсэн битгий шантраараа илүү хүчтэй байгаараа бид нар хаанаас ч эхлээд хаанч дуусч болно. Гэхдээ зөвхөн урагшлах хэрэгтэй, хүн байх нь чухал. Твчгүй юм руу зүйлүүд рүү бол үзэл санаандаа бат бүх зогсох ч юм уу тиймэрхүү зүйлийг л ерөнхийдөө маш их дуулдаг. Хипхоп соёлын хувьд болонгуудаа сүүлд нэлээд нухацтай бодож үтсэн чинь бид нэр хипхопч угаасаа л үнний л дуу хоолой болох гэж гарч ирсэн шүү дээ. Тэгээд соёл гэх юм бол соёлыг бол сүүлд Q-сахын нэг подкастн дээрээ сонсож байгаад ерөнхийдөө соёл гэдэг маань ерөнхийдөө хэл юм байна гэдэг дэр ерөнхийдөө бас санал нэгдсэн. Тэр бас гоё тайлбарлсан. Миний хувьд бол зүгээр яг ингээд бүх ингээ урлаг гэд бодоод аваад үзчихдэг. Тэнгүүтээ зохиол бичдэг, шүлэг бичдэг, зураг зурдагч бай, кино үзэгч бай бүх урлаг бол цэвэр хүн судлал байдаг. Тэнгүүтээ хүн ямар үед баярлах уу, ямар үед гомдох уу, хүнээс ямар зан гаран шин гарч болох уу, энэ бүх юмыг нийгэмд иймэрхүү байдаг шүү гэд. Тэгээд одоо бид нэр энэ болохгүй ийм байгаад байгаа болохоор иймэрхүү хүмүүс өдөртөж байгаа болохоор энэ буруу байна гэдгийг шүүмжлэлтэй хандах ч юм уу. Урлагийн яг хийх ёстой зүйл нь манлайлал гэж боддог. Тийм болохоор төрүүлж алхаж, мөс ханзалж өөрийнхөө уран бүтээлийн төлөө эрэл хайгуул хийж угаасаа бусдын хийж чаддаг юмыг хийхээр ч угаасаа амар амархан дээр намтгүй санагддаг. Тийм болохоор заавал бусдын хийхгүй зүйлийг хийж тэгээд бусдад жоохон ч гэсэн юм үххийг хүсдэг. Үзэл санааны хувьд. Тийм болохоор ерөнхийдөө миний хувьд бол яг урлагийг бол тэгж л боддог. Хипхопыг ч гэсэн яг муу адил тэгдэг. Бид нар бол жоохон Америкт байгаад байгаа энэ соёлыг ерөнхийдөө лайфстайлаар руу зөв нутагшуулаагүй боллоод одоо гадуур хард эмхтний хэрэглээ, гимт хэрэг ч юм уу маш их юм дараагийн үеийн дүүнертэй амьдралд нь хор хүргэсэн тийм нийгмийн гажуудлыг үүсгэсэн байна гэж харж байгаа. Тэгээд энэний эсрэг энийг нэг жоохон нэг юмыг 1 градусаар л өөрчилчих юм бол эн чинь урттай нөгөө ном сум ч юм уу ямар нэгэн бай бодоход 1 градус зүрхэд холдоо ингээл маш том зай бол явчих шүү дээ. Тийм болохоор жоохон ч гэсэн юмыг нь өөрчилчихье гэж бодож хипхопоо хийж байгаа да. Тэгээд зөв нутагшуулах тал дээр одоо бас гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрөөд тэгээд яа гэж боддог тий. Нэг санаа асуулт асууж байгаа гэхгүй. Өвжигийн үед ер нь өвжийн хин бэ? Үнэхээр магадгүй зүгээр сонсож өссөн ч юм уу бүр ингээ инспайр авдаг ч юм уу тий. Тиймэрхүү бас гоё одоо уран зориг авдаг тийм монгол ч юм уу гадаад ч юм уу рэпер гэвэл бас хин байх бол. Өвжиг хэр ерөнхийдөө нэг хүүд нэг доош одоо манайхаар бол хариалал нэг хороолол ч юм уу тэр газар нутагта хүндлэлтэй. Тэгээд тодорхой хугацааны зүйлийг хийж байгаа зүйлдээ зарцуулсан тэр нь амжилтанд хүрсэн. Тэгээ хэмжээнд дарцсан. Тэгээд юм байр суурьтай хүнийг өвжиг гэж нэрлэдэг байгаа. Миний хувьд болонгуудаа яг
одоо яг тэр өвжийг нэг нэрлэхийн оронд зөв монголоор бол саяны асуулт чинь баг багш чинь ч юм уу би бол зөвхөн маш олон зүйлийг багш гэж боддог байхгүй. Одоо зөвхөн нэг подкаст сонсоод байжингууд чинь нэг юм авах ч юм уу эсвэл нэг хүнтэй ярилцаад байжингууд нэг зүйл авах ч юм уу тэр бол нэг тодорхой хэмжээ зааж болохоор багшийн хүндлээд ч юм уу харьцдаг. Тийм болохоор маш олон зүйлүүд байдаг. Би бол ерөнхийдөө юм хов тавилан ч юм уу юм ерөнхийдөө юм маш их юм тэнгэртэй ярилцдаг юм уу юм. Амар сонсогдчих магадгүй байна. Би гэхдээ юм дотоод итгэл үнэмшлийнхээ хувьд хүн өөрөө бүх зүйлийг чадна гэж боддог. Тэгээ өөрөө зөв зам дээр орсон тохиолдол дээр угаасаа мэдээллүүд нь хов тавилангаараа дамжаад хурж ирдэг. Би яг өнөөдөр энэ зүйлийг хайрыг ойлгоход бэлэн болсон байгаа тохиолдол дээр орой санаандгүй суугсэл явж байхад нэг хайрын философиг ойлгохоор санаа ч юм уу эсвэл гудамжинд зүгээр нэг ингэж тавьшихгаа сууж байхад хоёр хүн хажууд юм ярьж байгаа тэрнээс авдаг ч юм уу. Тийм болохоор ерөнхийдөө хов тавилангаас л авдаг гэж хэлж болно. Тэрнээс нэг хувь хүнийг дахин шүтгэх юм эсвэл. Түг зүгээр яг ингэж гоё сонсоход гоё дуртай байдаг артист гэвэл хийн тий. Сүүлийн үед Бисмах л энэ да. Бисмах. Тэгээ би цаа хүний чинь маш их хүндэлдэг. Ерөнхийдөө тэгээ К ахыг бас хүндэлдэг. Пионер ах байна. Тэг маш их хүмүүс байгаа дөө. Тэгэхэд гой гой мэдрэмж өгдөг хүмүүс байгаа. Гэхдээ яаж ч утсан дэшээ үеийн хүмүүс одоо амьдралын тал дээр ч юм уу бог яхтай ярилцаа суухад I stopping copy бог яхтай ярилцаа суух ч юм уу нэг юм гой эр хүний мэдрэмж ингэх юм биш үү гэдэг ч юм уу тиймэрхүү юмнууд авдаг. Уран бүтээлийн хувьд бол Бисмахаас бит хоёр нэг левел дээр хамт ажиллаж байгаа. Тэгээд таардаг. Тэгээд цадны чинь цэцэгдаагүй байгаа дуунуудыг хулгаагаар ч юм уу утсан дээр аав сонсох боломж байгаа болохоор сайн хүний чинь туулж өнгөрүүлсэн амьдрал. Тэгээд цаад чинь бас уран бүтээлийн төлөө золиос гаргадаг. Тэгээд эрэл хайгуул хийдэг. Тэгээд амьдралаа зориулсан. Тэгээд үргэлж хөгжихийн төлөө үргэлж тийм манлал хийх гэж байдаг болохоор цааднаас ч маш их зүйл сурсан. Баярлалтай байна. Би бас үргэлжлүүлээд ер нь гэхдээ бас энийг хэлэхгүй бол болохгүй хаа гэж бодлоо. Би нэг өвчтөй бас ярилцахад айгу таатай байна. Яа тэгэхээр бидний асуулт ингээд асуухад ерөөсөө нэгийн ч нөгөө нэг алдахгүйгээр яг энд нь гэдэг айгу зэгцтэй хариулж байна. Яг логикийн даа гэдсэн чинь надад ч гэсэн шууд анзаарах гэсэн. Бүр ингээд асуултыг ингээд бидний чинь асуухтаас ингээд анзаарж байгаа 2-3 асуулт толиод ингээд асуучдаг. Тэнгүүд шууд энэ дээр нэг яг зэгцтэй хариулж байна. Тэгэд энд бас баярлалаа. Яг өгсөрж байгаа юм шиг. Тэгээ сая надад бас ингээд бүр ярилцахад айгу таатай мэдрэмж энэ ямар ч асуулт юм алдахгүй. Тэгээ би үргэлжлүүлээд бас нөгөө саяхан бас нөгөө Instagram-ыг харсан. Instagram дээр бас челленж эхлүүлсэн байсан. Тэгээд тэрс хэрхэн бас яаж төрсөн бэ те ер нь хүмүүст яаж нөлөөлсөн бэ ер нь тэгээд юу гэж бодож байна энэ чаленж гэдэг нь би нэг нодлон хийжсэн да бранд урсан болов нөгөө алкогол чаленж гэдэг тэрийг бол би зүгээр нь энтэнд ингэж юм хипхопод юм ярилцсан хүмүүстэй ярилцаа ч юм уу тэнгууд маш их ярилцах дуртай тэнгууд хүмүүсийн алкоголны хэрэглийг ярилцдаг байхгүй тэгээ байжангууд хүмүүс ер нь ингээ уухгүй байсан ч явахтай махтай ч юм эсвэл нэг юм архин дургуй ч юм уу нэг сонин нэг тиймэрхүү юм яг хүмүүстэй гэж ярьдгүй л надад нэг тийм мэдрэмж өгөөд исэн. Тэгэхээр нөө за энэ чинь юм амархан штэ гэж харуулъя гэдэг шиг ч юм уу тэгээд хийжсэн. Тэгээд давхар Instagram-а жоохон хөгжүүлэх зорилготой байсан. Яг үгүй гэвэл яг үеийнгийн уран бүтээлчнэр дундаасаа минийх цөөхөн дагагчтай байсан. Яг үгүй гэвэл миний хийж байгаа хөгжим ингээд 100% биш 30% ч юм уу зориулж исэн болохоор тийм болохоор дутуугаа нөхөх гэж бас нэг талаар хийжсэн. Тэгээд хүмүүс амар нөлөөлж исэн. Тэрнээс болж дүүнер тэгээд дээр нь тэр чинь өглөө болгон би нэг гараад гүйчдэг ч юм уу тэгээд давхар нөгөө юм таргалалтгүй тэгээд эрүүл амьдралын хэм маягийг сурчилж байгаа хэлбэр шүү дээ. Тэгээд давхар өөрийгөө хүмүүст нийгэмд бас нэг энэ ч нэг юм хүнд хөгжим хийдэг ч гэсэн хүн юм шүү гэдэг ойлголт нөгөө буруу ойлголсон баг блокийг нуруулахын тулд хийжсэн. Тэгээд маш олон хүмүүс над руу чадвар холбогдоод дахиад ингэж байгаа шүү миний тэтдэг өдөр гээд хувьдаа нэг юм 14 ч юм 30 хоногийн чаленж хийсэн. Тэгээ өглөө гарч гүгээл эсвэл нэг дэс тоглол эсвэл боксинг бэлтгэлээ гэж юм тиймэрхүү байсан. Тэгээд нэг жоохон ч гэсэн нөлөөсөн болохоор гоё байсан. Тэр чаленж хэдэн хоног үргэлжилсэн бэ? Тэр тэгтээ 69 хоног яваа байлцаа. Цэглэгийн тоглолт болоод тэгээд зогссон 90 хоног болж байгаа. Тэгээд хүмүүс тэгээд дараа гүн яагаад дууссан бэ гэдгсэн чинь тэгээд
Ингээд дууссан юм. Яаж ч шалтгаан гарсан юм байна гэдэг. Та нар ч өөр үртэй биш. Тэгж маазарсан л да. Гэхдээ 2 сар гаруй хугацаа бас болсон байна шүү дээ тий. Сая нөгөө нэг хипхоп culture-ийн талаар ирсэн тий. Энэ бол сайн тал нь юм байна. Одоо сонсдог хүмүүс нь юм байна гэд. Тэгээд нэг асуулт асууад ер нь энэ нөгөө артистийн хипхоп урсгалаа одоо ингээд хай гэж бодож байна. Юу вэ гэхэлэр сая сайн талуудыг ингээд ярьчихж байгаа маа. За үнэн зөвийг дуулдаг тий. Гэхдээ өвчигийн одоо харж байгаагаар яг одоо энэ тогоон дотор нь байгаа хүний хувьд яг энэ хипхоп урсгалаар дуулж байгаа уран бүтээл хийгээд явж байгаа залуу үеийнхэн дунд үеийнхэн тий эдгээрт гарч байгаа нэг юм шүүмжилмэр санагддаг жоохон таалагддаггүй ч юм уу тий тиймэрхүү алдаатай зүйл байгаа алдаатай зүйл бас байгаа юу гэж хардаг вэ байгаа бол тий би өөрөө бас ингээд туулангууд чи яг нэг өсвөр наснаа дөнгөж дуусаад тэгэл яг өөрийнхөө зүг гэж бодсноор шийдээд өөрийнхөө байр суурин дээр байж үгүй хэлж байгаа учраас алдаанууд бас байсан бэлээ. Тэгээд тэд нарыг окейгээ хүлээн зөвшөөрсөн. Тэгээд уран бүтээлийн эрэл хайгуул хийхгүй байсан гэдэг л ганц алдаа байсан. Яг үгүй нэг болж байгаа юмыг тэр чигээр нь явуулах гэдээсэн. Тэнгүүтээ өөрөө жоохон уналтан тэгээд тэгвэл яг нүү хийдэг юмаа зүгээр студ орол 10 минутын дотор хийж чаддаг болцсон. Тэгээд сүүлийн үед уран бүтээлч нарыг харангуут ер нь дийлийнх нь уран бүтээлийн эрэл хайгуул маш бага хийдэг. Тэгээд ерөнхийдөө хипхоп нэгт биш мөнгө нэгт байгаад байгаа. Энэ бол хипхоп нэг ч юм үзэл санаа нэгт байгаад тэгээд эн чинь мөнгө ч юм уу эн чинь амжилтыг дагаад ирдэг зүйл болохоор хитрхи дараалал буруу гаргаад мөнгийг нэгт тавиад тэнгүүтээ болж байгаа юмыг тэр чигээр нь хийгээд нэг тоглолт хийгээд мөнгө авах нь яг тэр хүний хувийн сонголт байх л та. Өөрийнх нь ихтгэл үнэмшил одоо тэрний төлөө хийж исэн байж магадгүй бах энийг тэгэхээр шүмжилж болохгүйг нь сайн мэдгүй. Надад бол зүгээр тэргэж л анзаарэгдэж байгаа уран бүтээлийн талаар ирэл хайгуул. Гэхдээ бүгднийг нь хэлээгүй. Тийм тэгэхээр чи эн чинь бас хипхоп чи анх үүссэн гэдэг юм чи одоо ингээд сүулдэ лайфстайл болоод ингээд явж байгаа гэж яригдж байгаа болохоор тэгээд надад яг тэр нэг муу талууд гэдэг байгаа бид нар зөв нутгшуулаагүй гэдэг байгаа юм маань магадгүй туулах хэвээр юм туулж байгаа байх. Тэгээд эндээс бол зүгээр миний ганц сэтгэл сүүлийн үед маш их өвдөд байгаа зүйл нь яг маш их гэмт хэрэг яг тэр сүрэг зүйл нь л байгаа юм. Тэрнээс биш бид нар шиг юм цөөхөн хүн амтай газар маш их тоглолт хийж гэн. Хипхоп бол угаасаа одоо бүх урлагийн баг дээр нь гараа суудсан 7 хоног тултам шинэ клип гарч ийн маш идэвхтэй ингэж буцалж байгаа маш том бизнес болсон. Тэгээд салбарууд нь дагаад хөгжсөн том продюсерууд гарч ирсэн тоглолтуудыг маш амжилттай зохиож байна. Нэдлээ одоо 32 тоглолт хийж хагаад 40 хэдэн тоглолт шилүүдээ болсон билээ нийт хэмжээнд. Тэгэхээр бүх ингээд манай калчур маань амар гоё хөгжөөд бүх салбар гоё болж байгаа. Тэгээд сонсогч нараа хуурдаг надад амар муухай санагддаг. Тэр нь ягаад вэ гэнгүүт том лейблүүд ч юм уу ингээд нэг жилдээ хит болж байгаа дуунууд харангуй зүгээр гадны ч юм уу дууг зүгээр л дууралтын өөрчлөлт дууны утга санаа, дуулалт, клипний өнгө айс хэлэх гээд байгаа үзэл санаа бүх юмыг нь хуулж дөөрөдөг. Ерөнхийдөө зүгээр инспайр авч хийдэг хүмүүс байгаа. Цөөн хэд зүгээр яг хипхопууд гэхээс илүүтэйгээр нийт яг нэг дуу хийж байгаа тэрхтээ эмхтэй зөндөө уран бүтээлчнэр байж байгаа ш. Тэнгүүд тэд нэр яг тэр хуураад байгаа нь зүгээр инспайр аавна гэдэг чинь шал өөр юм баггүй. Энд чинь угаасаа хуучин эмх сэргээж хийж л бий болсон. Одоо нөгөө дууны хувьд аян хулгаас уулгалах гэдэг чинь угаасаа сампл хийж байгаа нэг юмыг сэргээж хийж байгаа л угаасаа тийм урлаг واخгүй. Тэгэхээр чи нэг юмнаас инспайр аваад ингээ хийчих болно. Тэрийг бол хүлийн зөвшөөрөн. Гэхдээ шууд нэг юмыг ингэдэг нь бол амар муухай. Яг үгүй гэвэл тийм болохоор нэг талаараа сонсогч нар маань хөвчихгүй байгаа ч юм уу. Эсвэл тэрэн шиг санагдчихээн гэдэг ч юм уу. Тэгээд байгаа сонсогч нараа давхар хөгжүүлэхийн тулд яг өөртөө цэвэр уран бүтээлч яг юм креатив сэтгэлгээ байхгүйгээр зөвхөн продакшн ажиллаад тэр артист хөөрхөн бие зүв авч явдаг, олон дагагчтай болох боломжтой, мөнгө олох боломжтой нэг юм бүтээгдэхүүн болчиход байгаа нь л жоохон тэгээд байгаа. Тэрний хувьд энэ тэгтээ зөвхөн миний үзэл бодол шүү. Би зөвхөн уран бүтээлч хүний амьдралаараа үзэж туулаад тэгээд өөрийнхөө философитоо оруулаад тэгээд үзэл санаа туулсан юм дээрээ тулгуурлаад тэг илэрхийллээсэй л гэж хүсдэг шүү. Ер нь бол сэмпл тэр бол яг зүгээр сайхан сэмплтэй л явчих хэрэгтэй тий. Яг Монгол тулхны 100 эрхэмдэр уучлаарай. Би нэг жишээ яг мартчих гэдсэн. Монгол тулхны 100 эрхэмдэр Жансан Норгоо Мантхус хатны хаяг ярьж байдаг хөөх. Тэнгүүд тэрэн дээр нэг жүжиг үзээ сууж яхад нэг аялгау сонсоод тэг тэрнээсээ юм тэр нь олонгуудаа 20 дугаар зууны одоо юм хайрын мэдрэмжийг ерөнхийдөө тодорхойлсон нэг хөгжмийн зохиолчийн яг сайн мэдгүй нэг тийм хүний аяг сонсож байгаад тэнгүүтээ Мантхус хатан билүү дээ нэг дуун ямар ч нэг маш том бүтээлийнхаа
санааг нь хийж исэн гэж ярьжсэн баггүй. Тэгэхээр окей гэд ерөөхдөө уусаал чинь хуучин дэлхий шүү дээ. Тэгэл бүх юм шинжилэл мэдрэмж нь клик гэж ивэл болохоор. За одоо болохоор бүгдээр бас яг энэчнээс одоо Instagram руу content creator л орё. Яна. Тэгээ өөрөө ярилцахад үнэхээр таатай байна нэрэ тоглоомч. Тэгээ өөрөө одоо энэ Instagram дээр бас сая бас эхэлж орж ирж байхад бид нараас нөө их нэртэйгээ хамт те хийжсэн контентыг харлаа. Тэгээ бас ингээ ер нь ингээд бас сая хэлсэнчлэн бол нэг салалт их байна энэ төрөө гээл тэгэл яг энд бас ингээд бүсэр жишээ бас хүмүүст бас ингээд гоё ярилцж болдог их жишээний зүйлсийг харуулахыг хүсэжсэн гэж хэлжсэн. За тэгээд ер нь ингээд яг ингэж контент хийснээс ахуулаад эхнэр тань та хоёр бас те ямар харилцаатай болж би бинийг илүү ойлгож next level-д хэрэг очиж байна. Ерөөдөө аль болох ярилцахыг хүсдэг зүгээр нэг нийгмийн шуурганд ороод ирэхээр хүмүүс ярилцахаа болчт юм байлээ. Тэгээ би ээж аавыг ч юм уу эсвэл ер нь хүмүүсийг их анзаарангууд хүмүүс зүгээр л ярилцаад ойлголцох юм дээр хэрэлддэг. Тэгээд дундаа нэг сонио агаар оруулцдаг. Тэгээд тэрийг ярихгүйсараа томордог. Тэр нь явсараад хизээч ахиж хоорондоо юм тэр зайгаа байхгүй болго буцаад юм халуун дулаан байх боломжгүй болоод тэгээ салаад байгаа. Энэ за тэгэл тэд нар салуу салны өстэй өөрсдийнх нь амьдрал. Гэхдээ хамгийн эцсийн бүлэг дээр маш их хүүхэд өмжөрсөн. Тэгээд ар гэрээ хараа хяналтгүй өссөн хүүхэд гэмт хэрэгт орооцолдох магадлал ямар вэ гэдгийг би өөрөө амьдралаараа гэдгийг за би туулсан биш шүү. Би ингээ харсан байна. Хипхоп тоглолт ивент дуусны ар дээр бие ойлгохтой авч явж чадахгүй байгаа согтуу эмэгтэй хүмүүс нэг эрэгтэй хүнийг дагж явах гээд байгаа. Эсвэл нэг хоорондоо зодолдоод муудалцж байгаа. Эсвэл нэг гудамд хард амих зарж байгаа хин нэгний атганд орсон ч юм. Тиймэрхүү хүмүүс гэртээ авч чадахгүй байгаа хайр тэр нэг гоё мэдрэмжийг хин нэгнээс авах гудамаас хайд юм байна. Тэгэнгүүт дүр эсгэж өөртөө ашигтай байдлаар ашиглах байгаа хүмүүс эсвэл тухайн үедээ мэдэхгүй адилхан ингэх гээд байгаа хүмүүс ерөөсөө буруу замруул чиглүүлдэг. Тэгээ Монгол үг гэдэг шүү дээ. Эцэггүй хүүхдийн толгойд мэхгүй хүүхдийн бүхстэй гэдэг шиг. Тийм болохоор эн чинь эцэг бүлэг дээр эн чинь том зургаараа Монголын ирээдүй болох гэдэг хүүхд байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр чинь бүр яг том зургаар бол эх орныхоо төлөө хийж байгаа эх оронч нэг тийм хувьсгал маягийн л юм болоод байна гэж өөрөө аваад байгаа юм. Тэгээд тийм болохоор би бас хийж байгаа хөгжмөөс хамаарад мөнгө тодорхой хэмжээний хүссэн хэмжээ шиг олохгүй байгаад эренгүүт илүү цагаар ажиллах хэрэг гарна. Тэнгүүд илүү цагаар ажил хийнгүүт гэрт их нэртэйгээ ярилцах хугацаа багасна. Тэгэнгүүт ажлын стрессээс болоод их нэртэйгээ хэрэлдэж муудалцах юмнууд байна. Тэгээд тэд нар дээр ойлголцож чадахгүй за тэгж байгаа болыг гэдэг ингээ хаях. Тэрнээс болоод харилцаа бас жоохон тийм болцсон байсан. Тэгээд янз бүрийн асуудлууд уус амьдралд байгаа шүү дээ. Тийм болохоор энэ бүх юм яри. Тэгэхдээ хоёулаа хоорондоо л яри. Хүмүүс зөөрөж уус ярихгүй бэ. Тэгэхгүй бол энэ яг нөгөө хүмүүстэй таалагдах гээд эхэлнэ хоёулаа яагаад вэ? Хэд тавилттай болчих гээд тэгээд зүгээр яг өөрсдийнхөө юмыг л яри. Тэгээд тэр нь угаасаа хүмүүсийн мэдрэмж яг л адилхан л байж байгаа. Угаасаа айл болгоны ихэнх хүмүүс адилхан байгаа болохоор хүн болгоны асуудал адилхан байгаа. Тэгээд тэрнээс авчих байхаа л гэж бодож ярьсан. Яг зорилго нь бол яг тийм байгаад байгаа. Гэхдээ одоо ингээл нөгөө контент креаторууд тийм одоо ямар нэгэн одоо бүтээл үйлдвэрлэж байгаа видео бүтээл үйлдвэрлэж байгаа хүмүүс бол янз бүрийн одоо нийш дээр байна л да. За ингээл хоол хийх, хоол идэх, за инээдэмтэй, ханаадамтай эсвэл одоо бүр гэмт хэргийн юм ярьдаг ч юм уу тийм эсвэл мэдээллийн чанартай, сургалтын гэдэг ч юм уу янз бүрийн төрлийн анх удаага л би яг үннийг хэлэхэд өвжигийн одоо энэ рилсүүдийг хараад ямар гоё юник юм бэ? Амар гоё юм өвөрмөц юм бэ? Ингийн мөртлөө ямар гоё юм өвөрмөц юм бэ? Энэ санааг яаж олсон юм болоо тийм өмнө бол харж байгаагүй гадны улсуудынхыг ч тэр яг ингээ модонд очсон хоёулахнаа яриад би биенийхөө өөдөөс нүд руугаа ширтээд эсвэл дээрээ модон дээр уцаа тавиад доор нь хөвтөд ярина гэдэг санаа бол бас хүн болгоны санаанаас толгоноос гарахгүй байх л та тийм. Тэгэхээр энэ санааг хамгийн анх юу яаж олж ирсэн? Нийш нас өнөхөр онцгой. Тийм яг өөрсдийнхөө гоё тэр яриаг хин нэгэнд өгч ин тэд яг хэлж байгаа нь үнэн байхгүй. Яг айл болгоны хаалганы ард ерөнхий нэг сэтгэл санааны байдал ижилхэн нийцэх хүмүүс бол маш олон байгаа л гэж бодоод байна. Санааны хувьд бол яг ярилцж байгаа л олсон л доо. Тэгээд зөвхөн энгийн байх амар дуртай. Би өөрөө тэгээд давхар их нар маань ч гэсэн тэгээд би бол ингээд хүн болгон яг дуртай юм а хийгээд яг өөрийн гэсэн амьдралдаа эзэн байгаад өөрийнхөө амьдралын утга учирыг таньасаа гэж боддог байхгүй. Тэгэнгүүтээ аз жаргал гэдэг үг маань шаргал гэдэг үгнээс гарсан сүлийн үеийн үг юм байна.
Тэгээ шар өнгөөр юу илэрхийлдэг вэ гэмэд амьдралын утга учирыг илэрхийлдэг юм байна гэдэг нөгөө өнгөний тайллууд дотроос ингээд өнгөний философиудрыг судалсан явжсэн чинь тийм юм та таардаг байхгүй. Тэгээ ямар хүн жаргалтай байд юм бэ гэсэн чинь амьдралын утга учирыг таньсан хүн юм байна. Би өөхөхдөө ийм юмнууд хийсэн байвал жаргалтай байна. Тэр хүн төгсгөлөө мэдчихэж байгаа болохоор бусдтай адилхан байгаад ах хэрэгцээ байхгүй болчихно. Тэгэхээр яг өөр таалагдж байгаа бүх юмыг хийн. Тэгэхээр чи нэг юм брендинг авч өмсч бусдтай адилхан байх ч юм эсвэл нэг тренд дагах ч юм уу хүн болгон өвөл аялаад ялэгж бодоход тэрийг аялахын тулд ингэх ч юм уу эсвэл яг өөрөө юу хүсэж ин тэрийг хийгээсэй гэж хүссэн байхгүй. Тэгээд ийм бүх юм энгийн байгаасаа гэж бас бодсон. Тэгээд уусаа контентны хувьд болонгуудад дэлхийд дахинд нэг хэсэг чинь нэг сошиал яг эд хүчээ аваад явж захтаа бүгдээ агууг тоглоод байсан шүү дээ лаг. Тэгэл бүгдээ нөгөө яг сторинаас ахуулаад гэсэн маш их шүүмжлэлтэй агуулдаг хүмүүс чинь ингээд тэр чинь нөгөө яг ингээд гоё байгаа моментоо хийгээд байгаа болохоос шиг тэгж амьдрдгүй шүү дээ гэдэг. Ерөнхийдөө дэлхийд даяар юм зүгээр юм өөрийгөө ингэж гоё харагдуулна гэх юм уу. Би ийм зүгээр юм нэгтлэн ингэж энгийн байхгүй байгаад гэсэн. Тэгээ одоо сүүлийн үед одоо тэр тэмээч явах юм ч юм уу эсвэл тэр нөгөө хончин лагуу гэдэг ч юм уу дэлхийд даяар угаасан юм бүх контент энгийн болж ихэлсэн. Яг үг гэвэл энэ сошиалын чинь зүгээр бабл хөөс ирсэн байна. Тэгэхээр яг энгийнээрээ байх чи одоо тэр хөөснүүд нь хагараад бүх контент юу идэвхтэй илүү хандлттай явж өгнө гингүүд энгийн байгаа. Тэгэд илүү бодит юм датан дээр тулгуурласан юм хүн байгаад байгаа юм байна. Илүү бодит. Тэгээд тэр нь үзэж байгаа хүнд яг ингээ клик хийгээ ороод байгаа юм байна гэд. Тэгээд энгийн байх тал дээр бол яг тийм байгаа. Тэнгүүтээ контент би бол бас ингэж боддог тэр өглөө гараад гүүх ч юм уу контент хийгээд байгаа. Тиймэрхүү юмнууд болонготой хүмүүс ингэдэг байхгүй. За турахыг хүслээ гэж бодоход би фитнестэй эсвэл бассейнд явж юм уу. Заавал нэг юмнаас хамааралтайгаар өөрийнхөө хүслийг биелүүлэх гэдэг байхгүй. Тэнгүүтээр ямар ч тийм байхгүй. Чи зүгээр өөрөө үйлдэл аваа шууд л хийгээ явах юм бол бүх юм боломжтой гэж боддог байхгүй. Чиний баян ядуу байна уу хамаагүй контент хийх хүсчлээ гэж бодоход за нэг цалингаа зөвлөж байгаад камер авах ч юм уу. Нөө ерөөсөө тийм байх хүсэхгүй гэж боддог. Тэнгүүтээр би зүгээр нэг гэрт дэвсээ скотч авч гараад модон дээр гараад скотчоор уцаа тогтоогоол мик бол яах чаргагүй контентын хувьд бол аудио маш нөгөө ярилцлагын контент болохоор чи аудио чанарт болохоор микийг бол яг чар худалдаж авсан гэдэг юм уу. Тэгээ юмыг гоё энгийн байгаасаа л гэж хүсдэг. Тэгээд нөгөө юм нэг яадаг штэ. Одоо өмнө гэдэг ч юм уу эсвэл нэг юм хэрэгцээ гэдэг юм чинь болонгууд нийтийн итгэл үнэмшил дээрээс л арай нэг олон хүн сонирхоод байгаа юм л гараад ирчдэг болохоор хүн болгоныг яг гоё өөрийнхөө л байгаасаа л гэж маш их хүсдэг байхгүй. Тэнгүүд ингээ бүгдээрээ гоё машин авч унах ч юм уу эсвэл амьдралд нь ямар ч хэрэгцээгүй юм ингэж цогцолцсон байдаг ч юм уу. Тийм болохоор ерөөсөө гоё өөрийнхоороо байгаад тэг хүн болгон өөрийнхоороо байвал ямар гоё вэ гэж боддог байхгүй. Тэгмэд бусдтай адилхан харагдаад ах шаардлага байхгүй. Тэгэх юм бол хүн болгон утга учираа таньчих юм байна. Утга учираа таньсан хүн болгон жаргалтай ингээл гудамжинд гарахад бүх хүн инээдсэн байж ивэл гэж мөрөддөг байхгүй бэ. Бүх хүн инээдсэн байж ивэл гэл яг ойлголцдог. Би нэг хүлийн зөвшөөрсөн байгаасаа л гэж боддог. Тийм болохоор ерөнхийдөө энэ тал руу контент хийсэн гой контент болсон мэлээ. Нэг юм асуумаар байгаа байхгүй юу? Их нэртэйгээ яаж танилцж ирсэн бэ? Контент орсон бах. Гэтэ би сонсоогүй байж магадгүй. Сонсоогүй хүмүүс ч байж магадгүй. Тэг их нэртэйгээ яаж танилцсан бэ? Бас нөгөө тал дээрээ өвжигийн үед эмэгтэй хүнийг хайрлаж хүндлэн гэдэг бас юу байдаг бол тий. Яагаад ингэж асууж байгаа юм гэхээр өвжигийн одоо клипүүдийг үзээ дуулж байгаа дуунуудыг сонсонгууд юу гэдгийг тэнцээ нэг юм гангстер тий хипхоп одоо тий нэг юм гангста аваад идэг. Тэгээ яг нөгөө одоо их нэртэйгээ байгаа тэр одоо видеог ин харангуут асар зөөлөн тэр тал нь гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр маш гоё. Нэг талаараа ингээд хипхоп одоо чанга хатуу ийм хүнч гэсэн нөгөө талдаа эмхтэй үнтэй их нэртэйгээ ямар гоё те харилцаа үүсгэж чадж гин ямар гоё илэн талангүй ярилцаж чадж гин гэдгийг бас харуулж байгаа. Бас нөгөө талыг нь бас харуулж чадж байгаа юм болоо гэж бодож байна л да. Дүр гэж үзэх юм бол энэ хоёр дүр эсрэг тесрэг харагдаж магадгүй бах. Тэгэхдээ ерөнхийдөө арай илүү нэг юм эмзэглэж хүлээж аваад байгаа болохоор л тэр илэрлэл нь хоёр тусдаа гарч байгаа баха. Тэрнээс яг философи нь адилхан баха. Би зүгээр ямарваа нэг юм болохгүй байгаа юм их ч юм эсвэл заавал өөрийгөө нотлох гээд ингэж байгаа гэдэг чи өөрийгөө хангах хэрэгцээ гэдэг ч юм уу. Эсвэл их нэртэйгээ ингэж байжангууд ойлгох хэрэгцээ гэдэг ч юм. Энд дотор байгаа нөгөө юм эмзэгшил ч юм уу эмзэглэл тэр юмнаас болж янз бүрийн дүрд хувирч тэр маань гарч байгаа баг. Тийм яг зүгээр ингээ хэлбэрийн хувьд бол угаасаа тэр хоёр чи эрс хоёр нөхөр байхад байгаагаар хүмүүс харагдаж байгаа байх л та. Эмэгтэй хүний хувьд бол гингүүд миний яг эхлээ их нэртэйгээ танилцсан талаар яриа. Би их нэрт манай их нар бол бас мөрөнгөх хүсэл мөрөнгөх. Тэнгүүтээ яг би тэр нөө сургууль сольсны дараахан их нэртэйгээ анх танилцж байсан. Нэгдүгээр сургуульд очсон үедээ.
тэгээ танилцсан гэдэг нь яг тухайн үед яг таньдаг болсон, мэддэг болсон. Тэгээ яг тэгсэн байж байгаад 16 онд бит хоёр би бас ингээл дотор байрнуудаар амьдардаг байсан чинь хүн Гтэмс гээ сургуулийн бизнесийн удирдлага сурахаар болоод тэгээ бит хоёр нэг дотор байранд байгаад тэгээд ерөнхийдөө хамт амьдарч эхэлсэн. Тэгээд би манай хүн чинь ерөөсөө хүнтэй үргэлж үзээгүй тийм байсан. Тэгээд айлын амар ирэх орхон амар юм нандам тэгээд өөртөө амар хайртай болгоод тэгээд би бас жоохон сахилахгүй байсан. Ерөнхийдөө яг өөртөө итгэцэн яг би бол юм хипхоп хүн гэсэн байгаа үе дээрээ маш их сахилах гутдаг байсан. Тэгээд зөндөө гомдоосон. Тэгээд миний яг нэг амьдралын бас нэг эргэлтийн цэг болсон юм. Би нэг орой дууны үг бичээд байж байхдаа намайг энэ эмэгтэйгээс илүү энэ хорвоо дэлхий дээр ойлгож хайрлах эмэгтэй хүн байхгүй юм байна гэдгийг азар ойлгосон. Надаа би магадгүй тэр үед тэрийг үлийн авахд бэлэн байсан болохоор тэнгэр надаа бүх гэх тийм мэдээлэл дамжуулаад би тэрийг нь ойлгоод тэгээд би шууд ихнэрхээ дотор байрлуу гүйж очоод тэгээд би чамд ахиж хийж бодлоо ярихгүй би чамайг ахиж хийж гомдоохгүй би чамдаа ингээ хөөхлөгээд тухай сонголтоо игээд тэгээд явж ирсэн. Тэгээд тэрнээс хойш одоо бид 10 жил хамт амьдарч байна. Яг танилцсан гэвэл 14 жил би нэг мэддэг болоод тэгээд нэг сонирхолтой юм яриа гэвэл хингэр өгний контент хийж бодож байсан. Би яаж ийсэн бохгүй нэг ховд тавиланд амар итгэдэг гэдэг ч юм уу. Тэгэнгүүт би манай ээж цэцэрлэгийн багш тэгээд тухайд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тэмэрхүү цэцэрлэг гинт ажиллаад туршлагатай болохоор манай ээжийг сонгож авч ажиллуулчихсан. Би тэгээд цонхоор нь хараа байжсэн чинь тэр чинь жоохон байсан 12 3 тал ижсэн. Тэгж яхад цонхоор хараад нэг хоёр охин явж байхад нь наатлын нэг охиныг нь хараад өмс овч дүр зөрүүл надад хүртэл толгонд өгдөг байхгүй. Тэгээд би тухайн үед ямар хөөрхөн охин бэ гэд одоо бодонгууд тухайн үед хүн яг ингээд амар дурлж исэн байгаа байхгүй. Тэгээд би гараад харъя гэд ээжээ ангис гараа гарсан чинь байхгүй болсон байсан. Тэгээд би дараа нэг тархины цусан хангамжийн юм уу би жоох мартамхай болох гэсэн болохоор тархины цусан хангамжийн юм уугаа бичсэн чинь миний бүх дурсамж орж ирээд тэгээд би тэр Багдад дурлсан эмэгтэй манай эхнэр байсан. Вау. Би тэр эхнэртэй бас ингэж эхэлдэг л дээ. Эхнэр ихтэй нэг зүгээр инээдтэй байдлаар л хүлээж аваад ингээд яачдаг. Тэнгүүд би бас 10 жилдээ ч юм уу ерөнхийдөө нэг харилцаанд эмэгтэйтэй харилцаанд орох ч юм уу ингээд үерхэд ингээд явж байхдаа нэлээд юм гэж хүнд хүлээж авдаг. Хайрыг бол ингэж жоох юм нухацтайгаар бодохыг хүсдэг. Тэгээд тухайн үеэс ингээд бодонгууд эмэгтэйтэй хамт амьдарч болох магадгүйгээр үргэлжлэсэн хүмүүс ч юм хамт исэн хүмүүстэй бодонгууд нэг 3 4 ч юм уу магадгүй цаашаа ингээд боломжтой амьдраад явах боломжтой гэж харахаар тиймэрхүү нөхцөл байдлууд байсан байхгүй. Тэгээ ягаад ч юм бэ болоогүй. Тэнгүү тухайн үед би тэр дурлсан юмыг маань 16 онд их нэртэйгээ хамт амьдраад тэхийн тулд би иймэрхүү цаг хугацааг тулж өнгөрөөсөн. Тийм болохоор нэг талаараа би их нэрээ одоо ихэндээ ингээд гомдоод үгээсэн ч юм уу, тоодог байсан ч юм уу. Тэгээд нэр тэр эргэлтийн цэгээ авах тэр хооронд бүх юм ингээ их нэр уучлахгүй бол болохгүй юм би ингэж олон жил тэрийг ингээ хүсэн хүлээжсэн юм шигэр айгүй юм сони юм фантазилж хүлээж авдаг байхгүй. Ингээд угаасаа хамт байх хэвээр хов тавилантай байсан хүмүүс. Тэгээд тухайн үед харчаад хов тавилангаас зөрөө явцсан. Тэнгүүд би олон хүмүүстэй амьдрах боломжтой байсан. Тэр болгоныг бүтлгүүцсэн. Нэг талаар ихнэр минь надад өрөнд ороод байгаа юм шиг. Тэнгүүд дараа нь уучилсан энэ хоёр баланслаад голдоо уулцсан ч юм уу тэгэж боддог байхгүй. Сонирхолтой тийм. Тэгээ бас юу яалаа нэ. Бүгд бодолд орчихсон. Бүр ингэж би ч бас өөрөө Destiny дээр хөв тавилгаа бодчихдоо. За би интернет ингээд салц тэгээ очоо бид хоёр ингэжсэн. Яа олон юм төсөвчлөөс өмнө харсан байсан юм ба шүү дээ. Ихнэртэй дурлцсан байсан гэж ойлгосон уу? Сүүлд сансан тий. Вау, үнэхээр сонирхолтой бүр кино хийвэлж баг болох уу? Тийм шүү тий. Контент сая бас өөрөө манай хүмүүс ирдэг контент хийгээд. Уучлаарай. Контент чинь санаанаас төрүүлээд кино хийсэн байвал. Саныг нь олгаалцсан гэсэн. Гэхдээ маш гайхамшигтай л гэж би хүлээж авдаг. Энэ бол тэр чинь бага үжигтэй дурлцаа тэгээд тийм ээ. Окей. Гайхалтай. Энэ чинь бүр ийм зүйлээр хүн болохгүй шүү. Тийм. Гэхдээ хоёрын контент бол үнэхээр өөрөө гүйчтэй тий. Аль талтаа нэгт бясалгал хийж чинь, хоёрт дасгал хөдөлгөөн хийж чинь, гуравт одоо гэр бүлийн харилцаагаа бас нэг гоё тий илүү ойр дотн ярилцлагын төвшөнд одоо юу гэдгийг гоё байлгах чинь гэдэг ч юм уу. Нөгөө талдаа хамгийн чухал зүйл юу вэ гэхээр бас залуу хүмүүс тий
гоё одоо мессеж өгч байгаа байхгүй тийм үү. Магадгүй сүүлдээ санхүүгийн үүсвэр нэгээр нэмэгдэх багч магадгүй. Тийм. Маш олон зүйл. Одоо ингээл нөө залуучууд ч болцохоор санхүү хэцүү байна. Болцоонд явахаар ингээд байна. Тим юмны ч үнэ хэсчлээ гэлээдэг тийм бүх юм шалтак тоочдог. Эсвэл нэг контент хийхээр утас байхгүй байна гэдэг ч юм уу тийм. Ер нь альва зүйлд ингээд гаргалгаа бол маш энгийн байгаад байгаа байхгүй тийм. Зүгээр болцмоор зүгээр уулан дээр очиод алхал та гэдэг ч юм уу тийм. Маш энгийн зүйл. Харамсахгүйгээр л амьдрасаа л гэж хүсэж байгаа. Тэнгүү те. За хэдүүлийнх нь бас ярилцах цаг ер нь дууссан байна. Тэгсэн байна. Тэгээд нэг зүйл асуучих уу? За тэгээд. Би нөгөө нэг хэнийг өвжийг харсан байхгүй нөө бүгдээрээ ингээд мөрөөдөлтөө хүрээрээ гэд нэг тийм бас гоё юм бичсэн байсан тийм. Тэгээд өвжигийн бас мөрөөдөл нь бас юу юм бэ? Миний яг мөрөөдөл амьдралын төлөвийн зорилго бол үхснийхаа дараа 100 жил ядаж яригдах. Тэгээд нэг би нөгөө амьдарч байгаа цаг хугацаа л явахтай хүн болгон янз бүрээр амьдарч болно. Тэгээд яг амьдэрсныг яг үхсний дараах 100 жил ядаж нэг 100 жилээр яригдаад ч юм үхсний дараа хүн яаж амьдэрсэн илүү бодтойгоор харагддсан болов уу гэж боддог байхгүй. Тэгэхгүй бол нөгөө амьдарч байгаа хугацаанд нийгэмд 9 жилийн дүр эсгээд ингээд лагийг тоглоод явах боломжтой гэж үздэг, худлаа ярих боломжтой гэж боддог. Тэгээд яг үхсний дараа яг хүмүүс яг жинхнээсээ яаж амьдэрсэн харагддаг гэж боддог. Тэгээд өөрийн гэсэн яг намайг нас урсны дараа ч юм эсвэл магадгүй амьд байж байхдаа би яг музейгээ байгуулъя гэж боддог. Тэнгүүдээ би яаж ажиллаж исэн, ямар хуу зүйлүүдийг туулж исэн гэдэг бүх гар бичмлүүдэд хадгалдаг. Тэгээд маш их нэг дэвтэр дээр тэмдэглэж исэн болохоор тэгээд өмсөж хэрглэж исэн зүйлээс ч юм уу намайг илэрхийлж болох зүйлүүдийг байдаг. Тэгээд жижигхэн жиж болно нэг юм музейтэй. Тэгээд үхсний дараа 100 жил яригдах. Тэгээд тэрний тулд хийсэн бүтээсэнтэй байх хэвээр. Тийм болохоор яг тэр том мөрөөдлөөс өдөр болгон гоё ирч хүчээ авдаг. Ерөөсөө ядардггүй. Бас үнэхээр гоё тийм сонирхолтой ертөнцтэй бодолтой залуу үнэхээр сонсож байгаагүй мөрөөдлөө байна бас. Тийм үнэхээр гоё. Надад үнэхээр таалагдав. Ер нь ингээд фэнүүдээс бас авч исэн ч юм уу тий сонсогч нараас авч исэн юм гоё зүйл байна уу? Онцлж ярих. Одоо чинь манад нөө Бисма орж исэн шүү дээ. Бисма дээр бас нэг юм 2 хос ирээд бит 2 яг юм уналтын үе дээрээ байсан. Тэгээд ингээд дуугийн чинь сонсоод ингэсэн тэгсэн гэдэг бас яран дээр ярьжсэн байхгүй юу? Аха. Яг гоё үгнүүд бол зөндөө авчихсан баха. Тэгээд надад зүгээр нэг юм авчихсан. Энд ихтэй амар жоохон дарк энийг өдөн тэгтээ. Би үйл нэг муухай юм яачих гэдэг юм. Аха. Энэ манай хамтлагийн энэ надаа яг сайжрахад тусалсан нэг зүйл байхгүй юу? Манай хамтлагийн дуунууд чинь нэлээ агрессив ингээд тийм байсан байхгүй. Тэгсэн чинь сэтгэл хөөрцөн байж захта алкогол хэргэлцэн байж захта манай дуу мууг сонсож тэгээд бүр дүрдээ орно гэдэг шиг ингэсэн байж байгаад гимт хэрэг хийгээ шоронд орсон нэг хүнтэй би уулзч хийсэн байхгүй. Тэгээд тэр чинь өөрийн гэсэн би хүн болж төлөвшөөгүй байсан. Энийг тэгтээ бүгдээрээ яг зүгээр л хөнгөнөр хүлээж аваараа сонсогчд маань үзэж байгаа хүмүүс маань энэ бол тэгтээ үнэн факт. Тэгээд тийм болжсэн хүн уулзчихсан. Тэгээд би өөрөө амар буруу юм авчихсан бохгүй. Тэгэнгүүт одоо нөгөө түрүүн ярьжсэн нөгөө зөв нутгшуулаа гэдэг ч юм уу. Хүмүүст нөдөлж байгаа юм гэдэг юмыг би өөрөө маш томоор авчихсан. Тэгээд тийм болохоор одоо дараагийн ахин шатны өвжийг тэр надад нэг юм сонио орчиж байгаа байхгүй. Трама болоод орчиж байгаа байхгүй. Би студ ороод нэг тийм яг ингээд би болохоор фестивалууд дээр том тайзан дээр хүмүүсийг бүжиглүүлэх зорилготойгоор тэгж төсөлж хийдэг байхгүй. Тэнгүүд хүмүүс маань яг ганцаараа ингээд байж хатаа ч юм ингээд гэж гоё стрессээ зэлээд авч ирсэн чинь нэг тийм юм болцсон байхгүй. Тэнгүүд би дараа нь студ ороод тийм хийгэнгүүт яана хүн амьтны цөс өргөж байгаа яачих вэ гэдэг нэг юм сонио авсан. Тэгээд тэр ерөөсөө арилахгүй байцсан. Тэгээ одоо нөгөө 10 сарын 10-нд хийж байгаа тоглолт 10 сингл гэдэг байгаа үлдэгт дуу гэдэг байгаа. Тэрийг болонгуудаа давхар шүдэндээ афро зүгцэн байгаа болохоор нэг тийм хурц диигц байхгүй болсон. Тэгэнгүүт илүү юм гоё үлдцтэй зөөлхөн дуу хийх юм тул тэр амар нөлөөсөн байхгүй. Ерөөсөө хизээш дотроос жоохон зөөлхөрчтэй тий. Илүү дараагийн төвшин рүү орж байгаа байхгүй. Юм өссөн юм амар нөгөө барын амруу гэж байцсан болохоор жоохон одоо тайвшраад бас нэг хаамаа болцсон гэр бүлтэй болцсон болохоор одоо бас нэг жоохон зөв өмнө нь бол буруу юм хийсэн гэх үлтэй. Тэр илүү нэг юм үр өгөөжтэй байгаасаа гэдэг утгаар тэр надаа шууд орж ирж байна л да. Тэрнээс гоё юмнууд энэ төр бол зөндөө байж исэн. Тийм миний тэр нөгөө түрүүн ярьсан Green Lamborghini гэдэг дуу тэнгуүтэ Dada гэдэг тэр киноны саундтрек нэр гэдэг тэр дуун дээр болонготой маш их тиймэрхүү үг авч исэн. Миний соло бас хийжсэн дуунуудаас хамгийн өндөр хандлттай байдаг. Одоо баг 8 сая хүн сонссон байдаг л үү. Миний соло дуунууд аягүй сайн явдаг байсан юм. Тэр яг гарч ирсэн болохоор тэгээд нийт
давхарцсан доогоор 30-аас 40 сая хүн яг сонссон байлээ. Тийм болохоор тэр дууг амар их ярьдаг. Ингээд амар ийм сэтгэлээр унтсан ч юм уу эсвэл ажил бүтэхгүй байгаа ч юм уу гэр бүлтэйгээ ярилцсан ч юм ингэсэн байгаа үедэр яг ингээд дотор гал өгдөг. Нэр нь? Тийм. Ерөнхийдөө нэр гэдэг дуу Дада гэдэг Хэлгүүжийн ингээд киноны 2 дугаар ангийн дуу тийм. Тэр дуун дээр л бас яг тийм бялуурмаар магтаалууд зөндөө ирж исэн. За бид маань нэвтрүүлэгний урилгыг аваад манай студид маань хурж ирээд бид гуравтай сонсож байгаа үзэж байгаа үзэгчдтэй чин сэтгэлээсээ маш дэлгэрэнгүй маш гайхалтай ярилцлагыг хийсэн Өвжи мов хамтлагийн рэпер Өвжид маш их баярлалаа. Ярилцлага маш таатай байсан уу? Ямар байв? Таагүй юу? Ярилцлагад маш тухтай байлаа. Тэгээ 3 хүнтэй зэрэг ярина гэдэг чинь ярилцсан чинь гоё байна. Тэгээд ийм гоё чин сэтгэлээсээ ингэж ярьсны дараа хүн чинь ингэж нөгөө ярьсны дараа тайвширчдаг шүү дээ. Тэгээд нөгөө асуудал байлаа гэж нөгөө сэтгэл зүйчдэр хүн юм ярихын төр сэтгэл зүйч чинь 70% сонсох байдаг шүү дээ. Яриад л ичдэг хүн өөрөө асуудлынхаа учрыг олчдаг гэдэг шиг. Яг тэр шиг чин сэтгэлээсээ ярьсны дараа ингэж яг бясалгал хийсэн юм шиг ингэж амар гоё тайвшраад тэгдэг тэнгууд яг тийм тайвширсан мэдрэмж авлаа. Та гуравтаа болон танаа Монгол ичдгийн терминал 1-0 нэгтгэх тий. Бүх өрсөн хүмүүстээ баярлалаа. Бүх хамт олонд нь баярлалаа. За тэгээд асуумар байсан бас нэлээдгүй зүйл байсан боловч бидний ярилцах цаг өндөрлөө. Тэгээд дараа нь бас нөгөө тоглолтын дараа ч юм уу тий гоё шинэ уран бүтээлүүд гараад ирсний дараа дахиад өрөө шүү. За үжээ тэгээд тоглолтын өмнө өрөөрэй. Би бас тоглолтоо реклам нэ. За тэгээд дараа. За баярлалаа. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлцгээрэй. Өвжөө байлаа. Баярлалаа.